Hi guys, энэ тэмцэлтэй тавтай морил. Тэгэхээр өнөөдрийн имжлэгээр би влог хийхгүй арай сонирхолтой юм хийж байгаа. Та нар бол гарчган дээрээс хараад ороод ирсэн байгаа бах. Гадаад руу сурахаар явахдаа юу пак хийх вэ, юу баглах вэ гэсэн бичлэг байгаа. Одоо яг хэрэгтэй бичлэг гэж бодож байгаа хгүй яа гэхээр 9 сарын 1-ний хичээлийн шинэ жил болох ч байгаа. Тэгэхээр гадаад сурах байгаа хүмүүс гэсэн хичээл нь эхлэх гээд ерөнхийдөө яг одоо явж эхэлж байгаа байх. Тэгээд зарим нь бол аль хэдийнэ явцсан байх. Тэгээд энэ бичлэгийг явсныхаа дараа үзэж ивэл уучлаарай би жоохон хэцүү оруулах байсан. За харин арай явж амжаагүй яг одоо ингээд хэд хоногийн дараа явах гээд чимдаамда юу их хэвтэй болоо гэд шаналаад бодоод сууж байгаа хүн байх юм бол энэ бичлэг үзээрэй заяа. За тэгээ бас чи өөрөө явахгүй ч гэсэн танаа ах чинь, ихч чинь, дүү чинь, найз чинь явах чивэл бас энэ бичлэгийг явуулаад хэрэгтэй үнд нь хүргээрэй заяа. За би тэгэхээр ингээд мартахгүйгээд дэвтэр дээрээ бичсэн байгаа. Тэгээ яг өөрөө хэрэг болж исэн, өөрөө баглж исэн юм болон ирээд энийг авч явсан бол зүгээр биш дээ гэж бодсон юмудаа нийлээд зөвхөн яг Монголоо одоо гадаадад ирэхээс өмнө Монголд байхдаа юу авчрах хэрэгтэй вэ гэдэг талаар бичлэг оруулж байгаа шүү заяа. Яг тэгэхээр хамгийн түрүүнд мэдээж чимдаан. За чимдаанаа бас аятайхан сонгочмаар энэ зэ. За ямар чимдаан бэ гэхээр за метр нисэж явах юм бол тийш болохоор 23 кг нэг том чимдаан 23 кг. За тэгээд гар тийш болохоор 8 кг гэдэг юм байна. За тэгээд ерөөсөө чи бүхэл амьдралаа хэдэн хэд вэ? 31 кг-д багтаагаад явна гэсэн үг. Ер нь бол айгүй хэцүү заяо. Багтдаггүй, илүү гардаг, амар хэцүү байдаг. Чимдааманда бүх юмудаа багтаах амар хэцүү байдаг заяо. Тэгэхээр би яг юу авч яаж багтааснаа та хэд хэлж өгье. Та тэгээд бас энээс харж агаад яг хэрэгтэй юмнууд аваарай гэж хүсэж байна. За одоо ер нь бол бүгдээрээ л тийм болсон байх гэж бодож байна. Гэтэ манай гэрт нэг юм хуучин чимдаан, дээр үеийн чимдаан байдаг гэсэн мөхгүй тэр болохоор 2 дугуйтай. Тэгээ ингээд заавал хэвтүүлж ээж авч явдаг. За тиймэрхүү чимдаан бол хэцүү заяо. Хэрвээ одоо том буудал дээр ч юм уу за эсвэл чи нислэгийн дундаа дамжиж явах юм бол нөгөө нэг гейт хооронд тэр чимдаанаа чирээл ингэж нэг доошоо хэвтүүлээл аюу хэцүү байхгүй юу? Тэгэхээр аль болох 4 дугуйтай одоо заавал хэвтүүлэхгүй ч гэсэн одоо ингээ босоогоороо ч гэсэн урсч идэг, дугуй нь гоё хөнгөн явдаг, гүйдэг. За үүнээс гадна бат бөх чимдаан. Та нэг бичлэгнүүд үзчихсэн үү? Амар чимдааныг нь авч шидээл амар ийш тийшээ олгоол гэсэн чи Япон аяг юм зүйлхэн тавиад идэг. Тэгтэл ер нь чимдаанаа одоо урагдуулахгүй за эсвэл эвдлэхгүй байх үднээс аль болох бат бөх чимдаан за хэрвээ даун чимдаа байх юм бол аль болох нөгөө юмар ороод ч юм эсвэл хамгаалтын юм хэлчихвэл зүгээр ах гэж бодож байна. Бас юу ч болоо илээ чимдаандаа нурагцсан доторх юм алга болцсон байхыг үгүйсэхгүй. Энэ хоёроос гадна бас ийм жижигэн гэж нэг үүргэвчтэй орж болдог байхгүй. Тэр нь болохоор ачаанд тооцогддггүй одоо гар одоо бие давж явдаг цүнх гэх юм уу. За тэр цүнхийг болохоор жингийн үддэг байхгүй. Тэгэхээр за миний хувьд болохоор надад 31 кг юмудаа багтаах үнэхээр хэцүү байсан. Тэгэхээр би жоохон жин ихтэй гэсэн юмнуудаа тэр зөвхөндөө ээж явж исэн. Тэгэхээр та хэрвээ үнэхээр чимдаам чинь багтахгүй байвал арай илүү одоо хүнд жинтэй гэсэн гутал байдаг ч юм уу те том полтой гэдэг ч юм уу тийм хүнд жинтэй юмнуудаа өрөвчөндөө эгэрэй гэж зөвлөе. Хоёрт нь болохоор ийм жижиг паут ийм жижиг цүнх заяо. Үүргэвчнээс гадна жижиг цүнх. За тэр цүнхэндээ юу ийх вэ гэхээр одоо ойрхон хэрэглэх гар утас, чихэвч, пассворд хамгийн гол нь пассворд. За тэгээд хэрэглэх мөнгө гэдэг ч юм уу те. Тиймэрхүү жижиг шажиг юмнуудаа хийх юм жижиг цүнхтэй бол бас зүгээр байдаг. Нэрээ онгоцонд юг зөвлөдөг вэ гэхээр компьютероо аль болох өөртөө ойрхон аваарай гэдэг юм билээ. За нэгт компьютер чинь үнэтэй цайтай зүйлс. Компьютер болохоор яг нөгөө чимдаамд гэхээсээ илүү бүр бидээ за тэр үүргэвч ивэл үүргэвчэндээ эсвэл бүр суудлынхаа урд хийгэрэй гэдэг юм билээ. Яагаад вэ гэхээр компьютерийн батарей нь халаад шатсан гэлүүдээ тохиолдол гарсан юм шиг байгаа утаа гарсан. Тэгэхээр нөгөө гар тийшэнд хийгээд онгоцны дээшигээ бүхээг рүү хийчихдээ шүү дээ. Тэгээ бүхээг рүү хийчингүүт нөгөө харагдахгүй тэгээд утаа гарсан тохиолдол гарсан юм шиг үлээ. Тэгэхээр компьютер бол гар тийшэнд нөгөө үүргэвч буюу яг бидээ ойрхон урд харагдахаар нүдэнд үзэгдэхээр газар бэлгаарэ гэдэг юм билээ шүү. За одоо яг дотор нь хийх юмнууд руу оръё заяа. Тэгэхээр хамгийн ихэнд миний зөвлөх юм болохоор ор унжлын давуу. За, Японы хувьд болохоор ор унжлын давнууд амар сонир материалтай байдаг байхгүй юу? Нэг юм ялон, синтетик,
полиэстер юу хтүүл нэг юм сонин материалтай заяа. Би болохоор яг цэвэр даавн орон ишлийн даавууд унтах туртай. Тэгэхээр яг амарсан юм шиг гоё мэдрэмж төрдөг. Тэгээ за яг Японд байлаач гэсэн амар үнэтэй байдаг заяа. Тэгэхээр одоо чиний явж байгаа улс бас мэдгүй ч чиний зуртай материал байгаа ч үгүй үнэтэй гэж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол Монголоосоо өөр таалагддаг сайхан даавн орон ишлийн даавуугаа бэлдээд аваа явцсан дээр гэж бодож байна. Тэр нь илүү дээр. За дараагаар нь болохоор хувцс заяа. За миний хувьд би хувцс маш цөөхөн авч явсан. Угаасаа энэ олон ачаан дунд хувцс хийх юм бол миний юмнууд багтахгүйсэн заяа. Тэгэхээр би бол хувцс маш цөөхөн авч явсан. Угаасаа одоо шинэ газар ирж байгаа тэнгүүт би нэг юм шинэ мэдрэмж авмаар байсан учраас одоо Монголд өмсдөг байсан хуучин хувцснуудаа энд ирээд өмсгөр нэг юм тийм шинэ мэдрэмж авахгүйсэн байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол шинэ хувцс энд ирээд авна гэсэн бодолтойгоор маш цөөхөн хувцастай ирсэн. Угаасаа нэг хэдэн сар болоод тэндээсээ угаасаа хувцас авч тараад тэгэхээр очоод нэг эхний 6 сартаа өмсөх одоо эхний 6 сарын улирлын хувцас бэлдээд явсан дээр гэж бодож. Тэгвэл угаасаа чинь дамжин тийм хувцас багтахгүй. Хувцсан дээрээ зайлшгүй авч яваарай гэж захих хувцас юу вэ гэхээр за мэдээж Монгол үндэсний дээл цаамц байдаг ч юм уу тийм Монгол үндэсний хувцас авч явбал зүгээр ямар нэгэн одоо сургууль дээр нь ямар нэг өдрлөг болдог ч юм уу за эсвэл нөгөө монголчуудын наадам цагаан сар гэдэг ч юм уу тиймэрхүү юмд явхад Монгол дээл хувцас өмсвөл гоё учраас ямар ч гэсэн нэг үндэсний хувцас аваад явбал зүгээр гэж бодож байна. За үүнээс гадна Японы хувьд болохоор одоо ярилцлага өгөхөд ийм хар хослол өмсдөг байхгүй юу? Эрэгтэй эмэгтэй ялгаагүй. За ажлын ярилцлага, их сургуулийн ярилцлага, ер нь иймэрхүү албан ёсны ярилцлагуудад заавал хар хослол өмсдөг. Өөр өнгө биш. Хар хослол. Цагаан цамц, хар өмд, хар одоо гадуур пижак өмсдөг. Тэгэхээр хэрвээ Японд руу ирж байгаа бол энийгээ бэлдээд ирчүүл зүгээр. Яагаад вэ гэхээр Японд айгу үнэтэй байдаг. Тэгээ манай сургуульд бүр амар сонирхолтой за ийм ярилцлаганд өмсөхөд тохиромжтой хослол гэдэг сэдвэр ийм ярилцлага ихтгэл тавина гэсэн заяа бид нарт тийм нээлттэй тийм хүн ирж яриа тавина гэсэн тэр бол амар сонирхолтой санагдаж байгаа. Би бас хэрвээ тэрийг сонсох юм бол TikTok ч юм уу Instagram дээр жижигхэн reel болгоод хэрэгтэй мэдээлэл байвал таад дүгэн заяа. Үүнээс гадна дотор хувцас ер нь айгуухан аваад ирүүл зүгээр гэж бодож байна. Японд болохоор за эмэгтэйчүүдийн хувьд болохоор ийм лифчик, бра айгуу сонир сонголттой санагддаг. Ер нь нэг иймэрхүү юмнууд байдаг заяа. Яг л нэг иймэрхүү дизайны их тийм жоохон сонин. Тэгэхээр өөртөө таалагддаг. Чи Монголд одоо ямар брэнд хэрэглэдэг байсан, хаанаас дотор хувцас авдаг гэсэн мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр аль болох тэндээсээ дассан, сурсан газраасаа өөртөө таалагддаг дотор хувцас ахиух аваад ирүүл зүгээр гэж бодож байна. За гутал заяа. Гутал бас нэг хийх хэрэггүй. За нэгт бороонд өмсөх гутал. За Японд бол маш их бороо ордог. За Солонгос ч гэсэн ер нь л хаасайгүй мэдээж бороо орно шүү дээ. Тэгэхээр борооны улирал ихтэй газар очиж ивэл бороонд өмсөх гутал. За магадгүй ус нэвтэрдэггүй байж болно. За эсвэл зузаан болтой байж болно. За ямар ч гэсэн бороонд өмсөх тохиромжтой нэг гутал. За тэгээд хөл дэвтэйхэн гутал. Их алхахад тохиромжтой гутал гэсэн үг. Холгодоггүй хичнээн их алхсан эвтэйхэн гутал. Халуунд өмсөх гуталаас байвал зүгээр. Ямар уйлалж очиж байгаа замаараад халуунд өмсөх сандал гэдэг ч юм уу. За углааш гэдэг ч юм уу тийм амархан гэсэн углаад гарах гутал. За тэгээд хэрвээ хэрэгтэй гэж үзвэл одоо хавар намар өгөл өмсөх ч юм уу тийм зузаан гутал. За ер нь тэр гутал бараг ирээд авсан ч болох байх туу. Би бол явахаас өмнө шинээр авсан байсан болохоор авчирсан. Гутал хувцаа би бол аль болох цөөхнийг аваарай гэж бодож байна. Яг хэрэгтэй гэсэн гол юмнуудаа аваад тэгэл илүү дутуу юм энийг өмсөж магадгүй, өмсөхгүй жиж магадгүй гэсэн юм байвал битээ авчир. Яах юм. За дараа нь болохоор яг чимдаамдаа хийхгүй гэхдээ ирэхээсээ өмнө Монголд ахтаа хийгэрэй гэж хүсэж байгаа юмнууд заяа. За юу вэ гэхээр шүдний имлэгт үзүүлэх. Шүдний имлэгт үзүүлээд одоо шүднээ бүгдийг чеклүүлээд за одоо жоохон оройтсан байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө нэг явхаасаа 2-3 сарын өмнө үзүүлээд ерөнхийдөө имчилгээгээ хийгээд явцсан дээр зарим имчилгээ чи одоо нөгөө 7 хоногийн дараа, сарын дараа хийх хэрэгтэй гэсэн байдаг учраас аль болох эрт шүдээ үзүүлээд явах хүртэл имчилгээгээ бүрэн дуусгал зүгээр. За миний хувьд болохоор яг явхаас өмнө гинт араа шүдний асуудал гарч ирсэн заяа.
Энийг та эзэн анхаараарай гэж хүсэж байна. За араа шүд чинь нөгөө 25-ны актаараа гэж байдсан шүү дээ. Дүнгүүт одоо тэр нь ер нь эрт гарч ирдэг болсон. Эний бараг 16 7-тай байхад 25-ны актаар нь гараад ирдэг болсон заяо. Тэгэнгүүт зарим хүмүүсийн актаараа энэ дэлээ гэдэг гинэ. Одоо ингээд актаараа чи ингээд шүднүүд чи ингээ дээшээ байгаа шүү дээ. Тэгээ ингээ актаараа дээшээгээ урах хэвэл зарим нь ийм хөндлөн болцсон байдаг. Эсвэл ийм хазгаа ч юм уу. Тэгэнгүүт тийм актаараа урахаараа нөгөө шүднүүдэд түрээд шүднүүдийг багшралдуулаад муухай олгоод эсвэл цоолчдаг учраас зарим актаараа авахаас өөр аргагүй байдаг гинэ. Тэгэхээр явахаас өмнө шүдээ үзвэл шүднийхаа зургийг авахвал актаараагаа авахулах хэрэгтэй байна уугүй гэдгийг шалгуул заяо. Би тэгээд амар тэнийг явахаасаа бараг 2-7 хоногийн өмнө ч үлээ 3-7 хоногийн өмнө гинт ухаарсан юм шиг би нэрээ актаараагаа яах вүлээ гэд манай найз залууг явахаас өмнө шүдээ авахулсан баггүй юу. Тэрийг гинт санаад тэгээд ингээд шүднийхаа зургийг авахсан чинь миний шүд авахулах хэрэгтэй болж таарсан заяо. Тэгээ яг уу соёолж эхлээгүй байгаа ч гэсэн одоо би чи Японд жил хамгийн багтаа жил олно. Тэгээ яг хизээч Монголд очих юм билээ 2 жилч болох юм билүү мэдгүй. Тэгээ хэрвээ миний шүд цухуугаад эхэлчихвэл өвдөн одоо нэг буруу байлтайгаа учраас өвдөн. Тэгээд авахулахаас өөр аргагүй болно. Тэгээд одоо Японд шүдний имлэг үнэтэйж байх юм уу? Яах чи айгүй юм асуудалтай байсан учраас Монголда авахулчих гэж шийдсэн. За тэгээд авахулсан чинь би ингээд энд гэд 2 шүд авахулсан баггүй юу? Хоёулынгийн зэрэг авах жоохон хэцүү. Эхнийгийн 7 хоног аваад тэгээд дараагийнхын идэхснийхэн дараа уг нь нөгөөдгийг авт юм байл та тэгжээш нөгөө нэг энийг авчингууд энтэл нь ингээ бүр хавтчихсан заяо. Тэг чи энэ талаар юм идэж чадахгүй. Тэгэнгүүт 7 хоног энийг идэж яхад нөгөө талаараа ч юм уу ингээд хазаад нөгөө талаа ашиглаад идэж дууссныхан дараа нөгөө талаа ахуулаад нөгөө талаараа иддэг. Уг нь ийм байх хэрэгтэйсэн заяо. Гэтэл миний явах цаг тулцсан заяо. Би бүр ингээд 14 хоног болсон. Тэгээ чиний хотыг идэж амжихгүй. Тэгээ ингээд нөгөө паспорт одоо иммиграшн дээр очиж ингээ хавцсан нүртэй байх юм бол үүрэн мүрэн гэд асуудал гарч магадгүй учраас синийхээ хоёулынгийн зэрэг авна гэсэн. За тэгээ би хоёр талаа хоёулынгийн зэрэг авахуулаад миний ингээ хоёлаа хавдаад би ингээд юм идэж чадахгүй 4 хоног бүр юу ч идэж чадаагүй заяо. Юм хатуу юм юу ч идэж чадаагүй. Тэгэл би сок уугаал, алимин уух шийдээ бүр амар хэцүүсэн, амар үлсдэг байсан. Тэгээд нэг 6-7 хоноосоо маш жоох юм бантан айгүй юм зутан мутан айгүй хэцүү идчихсэн. Ерөөсөө л би 7 хоног маш их үлссэн, амар хэцүүсэн. Тэгэхээр тэрийг сайн анхаараарай гэж хүсэж байна. За үүнээс гадна заяа бас эцсийн шинжилгээ өгөөд үзээрэй гэж хүсэж байна. Эцсийн шинжилгээ өгөөд ямар витамин дутуу байна. Одоо төмөр, магний юу ч гэдэг үлээ те нөгөө Д витамин гээд сайхан бүх эцсийнхэн шинжилгээг өгөөд дутуу байгаа юмнуудаа олоод тэгэд гоё хэрэгтэй витаминуудаа авчирчих юм бол ирээд одоо бас ажил хийгээд ядарн за хүний нутагт ингээд одоо уур амьсгалын өөрчлөлт гээ янз бүрийн болон тэнгууд аль болох нөгөө витаминууд яваа байж ивэл их зүгээр. Витамин гэснээс гадна ойр цойрын юмнууд аваад ирвэл зүгээр заяо. Би бол айгүй хэмтэй ирсэн. Тэгээд тэрнийх нь хэрэгцээ ч гэсэн айгүй гарч байгаа. За ямар юмнууд зүгээр вэ гэхээр за нэг хөнгөн ханиад хүрлээ гэхэд уучих юм. За ер нь бол би бол антибиотик авчирсан. Тэгтээ антибиотикийг мэдээж жороор авдаг. Тэгэхээр яг хуу таньдаг эмч байдаг ч юм уу те. За эсвэл хорооныхоо эмчдэг би ингээд гадаад руу олон жилээр явж байгаамаа ингээд антибиотик бичээд өгөөч гэж гуйгаад өгөх юм болов бас сайн мэдгүй л энэ. Тэгтээ ямар ч байсан ууг нь авчирчвал зүгээр. Ханиаднаас гадна ходоодны юм за ходоод өгдөг бол ходоодны юм за тэгээд гадаад очиод ямар ч хоол идээлээд тий одоо халуун ногоотой хоол иддэг ч юм уу. За нэг хоол идсэн чинь хоол нь таарахгүй хордлого авдаг ч юм уу тий. Тиймэрхүү тохиолдолд хордлого тайлах за тэгээд ходоод өгдвөл ийм хоол шингээх юм гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү хоолтой хамааралтай юмнуудаа бас авчвал зүгээр. За тэгээд мэдээж өвчин намдах юм за толгоо өвдөх за эмэгтэйчүүд байх юм бол сарын нэмдэг ирэхэд уух ч юм уу өвчин намдах юм. Харшлын юм. За миний хувьд бол би нэг харшилгүй тэгтээ миний арьсан дээр харшлын тийм тууралтууд гараад идэв хэвгүй юу. Жил гарангийн өмнө 24 оны 3 сард нэг гоо сайханд ороод гисэн чинь тэр гоо сайхных нь тэр бүтээгдэхүүн ч юм уу аль нэг юм надаа харшлаад тэгээ миний нүүрэн дээр бүр амар их юм гарсан. Тэгээ бүр ингээд бүхэлдээ уулаа ингээд улаан туурсан миний бүр ингээд улаан ирээн болсон. Зэ нөгөө нэг улаан ирээд замсран бурхан гэдэг чилүү бараг тэрэн шиг нь болсон заяа амар улаагаад. Тэгээд гэсэн чинь нэг юм бактерийн гаралтай ямар нэгэн халдвар гэдэг юм бах юм туурсан. Тэгэхэд би юм тос ашиглажсэн баггүй юу. За би тэр тосыг харуулъя заяа. Ийм тос.
Энэ бол намайг зүгээр аварсан. Би яг өмнө нь тийш тууралт гарч байхдаа энийг түрхээ зүгээр болчихсон байхгүй юу? Тэгээд гисэн чинь Японд ирсэн чинь надаа усан таарахгүй байсан заяа. Усан л таарах байсан гэж би бодож байна. Миний ингээд цээжээр амар их юм гараад ирсэн. За ингээд бүр ингээд нэлэнхүйдээ амар улаан болоод амар их юм гараад ирсэн. Тэгэл би чи ингээд нөгөө сэтгэл санаагаар нь сонир болчихсон шүү дээ. Тэгээд thank God би энэ тосыг авчирсан тулдаа би энийгээ түрхээд зүгээр болсон заяо. Би бол энэний л нөлөө гэж бодож байгаа. Тэгэхээр магадгүй ингээд юм хүм туурдаг, имзэг арьстай, янз бүрийн юм гардаг, харшилтай бол тэр юмнуудаа авчираарэ. Одоо туурал муурал гардаг бол тэр тууралтын эсрэг тосоо авчирдаг ч юм уу тий. Бүх юмаа сайн бэлдэж ирээрээ. За тэгээд бас хоолойны ийм заримдаа хоолой өгдөг хоолойны ийм за тамидины уусмал гэдэг ч юм уу тий. За тэгээд хамар мамар битүүрдэг бол хамрын цацлага мацлага сайн бэлдэж ирээрээ. Дараа нь болохоор зөвхөн эмэгтэйчүүдтэй зориулж хэлж байгаа зүйл. За юу вэ гэхээр хэрвээ одоо нөгөө ханиад нэмгийн тууд антибиотик авчирсан бол заавал мөөгөн цэргийн имээ цуг авч яваарэ. Антибиотик олон хоног уух юм бол мөөгөн цүрдэг. Тэгэхээр мөөгөн цэргийн эсрэг имээ заавал авч яваарэ. За үүнээс гадна эмэгтэйчүүдэд цистит гэж амир юм бидэн штэ. Би бас нэг дунд ангида яаж байгаа ч юм мэдэхгүй цистит болж исэн баггүй юу? Даарж мараал тэлхэн живж байгаа л даарж исэн баг. Тэгээд цистит болоод амар өвддөг зэ тэр бол зөвхөн хэр аим шигтэй. Тэгэнгүүт нэг цистит одоо тусчихсан бол ер нь жоохон дахиахын эрсдэл байгаад идэг гэж би бол сонсч ирсэн. Тэгсэн чинь би Японд ирээд яасан чи уг нь ингээд амар халуун лсэн дулаахан лээс одоо бороо моронд чи интсэн болов яасан бэл бүүм цистит болсон заяа. Йоо амар хэцүүс ингээд цистит маань хөдөлсөн тэг ингээд амар өвдөө. Тэгснээ бас харслаад нүрээр юм гарцсан. Эхний тэр хэдэн сар бол жоохон амар байсан. Би яг тэрийг юу бодсон бэ гэхээр циститний эсрэг имээ авчрахгүй явдаа гэж амар их бодож исэн. Нэг юм цистон гэдэг юм байдаг үү лүү тий. Нэг тийм удснаар гэж. Тэгтээ та энийг ингээд дур мэдээж бити аваараа одоо эмчээс сайн асууж агаад ингээд хэрвээ цистит одоо өмнө болж исэн ч юм уу тийм байх юм бол за ер нь увдсан сэргийлэх ч юм уу даарж маруул гээд ийм тохиолдолд ямар юм уух вэ? Увдсан сэргийлэх ч юм уу эсвэл одоо болсон тохиолдолд юу бол зүгээр юу гэдээ эмчээс асууж агаад авчираарэ. Сайн ус таарахгүй гэд хэлсэн шүү дээ. Ус таарахгүй тохиолдол гараад юм гарсан гэд. Тэгнэ. Ер нь ямар ч газар очисон ус таарахгүй болоод дүүрэн дээр чи юм гарна, харслан, батг гарна, үс чин амар унана янз бүрийн болон заяа. Би бол ирж явах бүр ингээ уснаас амар холоор амтагддаг гэсэн. Зүгээр ингээд шүдээ угаах гад шүдээ угаашсан хадаар амаа зайлан гот бүр нөл холоор надад бүр амар мухайсан. Тэгээ одоо ягаад ч зүгээр тасцсан заяа. Холоор нь бол байхгүй болно гэж авахгүй л зүгээр миний одоо хил тэр амтанд тасцсан баг. Тэгэхээр тэрэнд бэлтгэлтэй байгаараа сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаараа хоёрт нүүрэндээ таардаг юмнуудаа авчираарай. Яг нөгөө айгүй химзэгцэн батгцсан байх үедээ юу эргэлдээн тэр тоос одоо нүүр угаагч скраб юу гэдгийг тэрнийгээ бүгдийг авчирвал зүгээр шүү. Японд ирээд миний хэрэгэлдэг скин кирүүд амар хэцүү байсан зав надад анх олоход бүр ерөөсөө олдохгүй байсан. Би ч нөө солонгост аль ер нь бол хийхдээ солонгос юм ашигладаг. Тэгсэн чинь энэ чинь нөгөө энэ тэнхүүл баахан Япон баахан скин кирүүд байгаад би одоо миний нүүр хэцүү байхад бас шинэм турш үзэх айгүй хэцүү байсан. Тэгээд нарны цэснээс ахуулаад ер нь бол бараг хэрэгэлдэг юм аваад ирчүүл зүгээр санагдсан шүү. Эрцэн шинжилгээ өгөөрэй гэдсэн шүү дээ. Тэр нь бас яаж байгаа вэ гэхээр ирээд ус айгүй хундаг байхгүй юу? Тэгэнгүүт хэрвээ чи эрцэн шинжилгээ өгөөгүй бол ус унж байгаа шалтгаанаа олоход айгүй хэцүү. Эрцээс болж эрц сутагдсанаас болж байгаа юм уу? Уснаас болж байгаа юм уу? Стресснээс болж байгаа юм уу? Юу гэдгийг ингээд мэдэхгүй айгүй эргэлзээтэй байх учраас хэрвээ эрцээ өгчөөд одоо эрцсийнхаа дутагдал мутагдлыг одоо нөхөх. За хэрвээ дутагдaltaй бол витамин авчирсан. Хэрвээ ингээд дутагдalгүйгээ гарсан байх юм бол ирээд одоо уснаас болоод ус чинь унлаа гэхэд за миний эрц бол доктортой зүгээр байсан учраас энэ бол уснаас болж байгаа юм байна гэд тэр усан дээрээ арга хэмжээ авна гэсэн үг байхгүй. Тэгэхээр эрцээ өгсөн байхад одоо өсмөс унлаа гэхэд арай тэр нөө шалтгаан нь багаснаа гэсэн үг. За дарааг нь болохоор залхуур адаптер гэж байгаа. Тэгэхээр ус болгон өөр залхууртай байдэн штэ. Өөр арьдээ техник нүхтэй гэх юм уу. Тэгэхээр Японд болохоор ийм сэрэ нүхтэй гэхгүй юу? Ийм нүхтэй бүгд ийм байдаг заяа. Энийхээ цэнэглэгчийг авчрах байгаа бол энийгээ сайн шалгаарэ. Яаж шалгах вэ гэхээр зүгээр чаач бидээ асуучих. Би ийм ус руу явах гэж байгаамаа. Ямар сэрэт юм бэ? Ямар ямар нүхтэй юм бэ? Ямар оролттой юм бэ? Ямар хүчтэй юм бэ?
гэдгийсээ асуух хэрэгтэй. Тэгээд миний цэнгэлэгч юм байна. Одоо энэ болох уу гэд хэлэнгүүт чамд одоо ийм уйлт, ийм ампертай, ийм оролттой гэд ChatGPT бүгдийн сайхан хэлээд өгөн заяа. Бүр ойлгохгүй байл миний цэнгэлэгчэн дээр ямар бичиг байвал болох юм бэ гэд асуунгууд одоо 110 вольт гэсэн 110 V гэсэн ийм бичиг байгаад ийм байх юм бол болно гэж сайхан бүгдийн сайхан хэлээд өгнө. Зүгээр л сайхан ChatGPT-г ашигла. Цэнэглэгч адаптераас гадна өсний синс, эндүү за эрэгтэйчүүд сахлын машин энэ төр авчрах чивэл залгуур нь ямар оролттой байна гэдгээс гадна хүчтэлийн бодох хэрэгтэй. Тэгвэл зарим юмнууд нөгөө одоо Монголд ашигладаг хүчтэлтэй юм Японд өөр байгаад залхангуут нөгөөх нь ингээд шатах матах тохиолдол гардаг гэсэн. Тэгэхээр хүчтлээ шалгаад хэрвээ таарахгүй байх юм бол ачааны нэмэр орхицсан дээр тэгээд энэ дээр шинийг автсан дээр тэгэхээр тэрийгэ шалгаад таарж ивэл авчраарэ. За дараагаар нь бэлэн мөнгө гэж байгаа. Тэгэхээр чиний явах байгаа улс чинь бэлэн мөнгө ашигладаг улс уу гэдгийг сайн шалгаад хэрвээ бэлэн мөнгө ашигладаг улс бол зүгээр л бэлэн мөнгөтэйгээр ирэх үү гэдэг. Би болохоор Монголд дандаа нэг карт ашигладаг байсан. Тэнгүүд энд ирээд бас тэрнтэйгээ адилхан боддоо би баг бэлэн мөнгө ашиглаж чадахгүй мадахгүй картаа л уншуулаа явна гэд би виза картанда их мөнгөө авчираад бэлэн мөнгө цөөн ирсэн баггүй юу. Тэгсэн чинь Японд бэлэн мөнгө бүр амар их ашигладаг заяа. Тэгээд нэгт тийм хоёрт визагаа уншуулангууд ханшийн зөрүүнээс болоод би аяг алдагдaltaй байгаадсан. Би нөгөө бэлэн мөнгөө солиулж ирэхдээ 24.5-аар ч илүү солиулж ирсэн чинь энд ирээд карта уншуулгангууд бараг 26-аар бодогдоодсан заяа ханшин өссөн. Тэгээ картаар нөгөө гүйлгээ их ханш машин арай өндөр байгаад тэгэхээр зүгээр л бүгд бэлэн мөнгөөр авчирсан надаа хамаагүй зүгээр санагдсан. Дараагаар нь болохоор хэрэг тухайн улс чинь зоос ашигладаг бол зоосны төрөвч. Жишээ нь Японд бол зоосны хэрэглэлд орон тэнгүүд надаа анх ирээд шууд одоо нэг комбини одоо 7-Eleven ч юм уу те Family Mart ороод худалдаа авалтын бахан зоос өгчөндөө тэрийг хадгалах газар хэцүү учраас би бол Монголоос ирэхдээ шууд юм зоосны төрөвчтэй ирсэн. Тэгээ зоосны төрөвч гэдэг нь заяа бэлэн мөнгө, карт, зоос бүгдийг нь цуг хийдэг төрөвч заяа. Тэнгүүд Японд ирээд за бусад улсууд бол мэдгүй заяа. Японд амар их карт хэрэглэн заяа. Чиний оршин суугын сургалтын үнэлэх, банкны карт, эрүүл мэндийн хуудас, за тэгэл одоо Монгол банкны карт 9 басын карт хэрэглэн. Тэнгүүт их картны оролттой бэлэн мөнгө хийж болдог, зоос хийж болдог бүгднийг нэг доор агуулсан төрөвч. За тэгээд энэс гадна болохоор дугаар гэж байгаа. За миний хувьд болохоор би Монголоос ирэхдээ Японд дугаараа авсан ирсэн баггүй юу. За ямар газраас авсан бэ гэхэд Жидэн Монголиа гэдэг юм газраас авсан. За энэ болохоор тийм янз бүрийн спонсор идэр биш. Би та хэрэгтэй магадгүй гээд санал болгож байгаа. Хэрвээ Японд руу ирэх гэж байгаа бол Монголоос дугаар авах боломжтой билээ. Тэнгүүт Монголоос дугаар авчих юм бол ямар давуу талтай вэ гэхээр Японд ирээд шууд онгоцны буудлын дээрээсээ шууд дугаарт олно гэсэн үг. За тэгээд бас нэг надад давуу талтай санагдсан юм болохоор би unlimited дататай хөлбөрийн сонгосон баггүй. Тэгэнгүүт хязгааргүй дататай. За манай найзууд Монголоос авсан дугааруудын сонсохны 25 ГБ, 30 ГБ-тай симнүүд нь нэг 2500 yen, 3000 yen, 3500 yen авцаг гэж байгаа байхгүй юу? Минийх болохоор хязгааргүй дататай 4000 yen-ийн багц. Би тэгвэл гэртээ Wi-Fi аваагүй. Wi-Fi авахд бас нэг дахиад 3000 зан байдаг заяа сарын. Тэгэхээр би гэртээ Wi-Fi-гүй зүгээр хязгааргүй дата аваад би гэртээч, гадаач, анги, сургуульд ирээч бүх газар хэрэглэж болдог. Сардаа 4000-ыг өгвөл би хаач хязгааргүй дататай. Амар гоё заяа. Надад л энэ бүр амар гоё зүйл шиг гоё өгч байгаа офер шиг санагдаж байгаа. Тэгэхээр хэрвээ Японд руу ирэх гэж байгаа бол би бол энийг санал болгож байна. Яг уу оюутны байранд байгаа Wi-Fi-ийн цаанаасаа гэвэл мөнгөө хэмнэхээ бодоод өөр дататай арай бага ч юм уу юм авч болох байх. Хамгийн сүүлд нь хэрвээ чемодант чинь зай байх юм бол аль болох Монголын хоол тийм юмнууд аваад явбал зүгээр юм байли шүү. За би болохоор Монголд хийдэггүй юм чинь очиод идэхгүй байх дүү гэж бодсон байхгүй юу. Тэгээд би ер нь бол Монголоос жоохон цөөхөн авчирсан талын Монгол зонголоо ер нь жоохон цөөхөн авчирсан. Би тэгээ Монголд ерөөс борц идэггүй байсан баггүй юу? Борцонд нэг дуртай байгаагүй. Тэгээд за Японд очиод гид борцонд дуртай болчихгүй л илүү бараг идэггүй байх гэж бодсон чинь би сая сүүлд нэг идсэн айгу дэжгүй байсан. Талын Монгол бол айгу хөөрхөн амттай билээ шүү дээ. Тэгэхээр хэрвээ зай байх юм бол аль болох талын Монгол ахиух авчираад за тэгээд нөгөө Монгол үрэл байдэн шүү дээ. Зүг арсны үрэл гэдэг ч юм уу тий. Тэрийг би Монголд бас нэх амар иддэггүйсэн. Тэгсэн чинь ингээд Японд ирсэн чинь ингээд ийм снак идмээр санагдахаар аягүй хийддэг заяа. Тэгээд тэр аягүй
хэрэг болж байгаа. За тэгээд арт март найруулж уудаг арт бол надад гоё яга. Тэгээд найруулж уудаг цай заяа. Би уг нь ийм цайны ханд авчирсан бохгүй юу? Цайны идэ авчирсан. Тэгээ ингээд сүүгээ шууд болчихно. Гэхдээ цай чанах бол надад too much work заяа. Даах маах гэж байхгүй ч тийм ингээд тогоондоо цай чанаа тэр цайгаа бас хаана хадгалах уу гэдэг надад зүгээр л амар их too much work байгаа болохоор зүгээр юм пакеттэй аяганд хийгээд ингээд кофе шиг найруулад уушдаг цай бол so much хамаагүй амар. Хэрэв зай байхгүй бол тэр идэх юмудаа зүгээр дараа нь араасаа зэгцээ юу. Тийм байх юм бол аваад ирчүүл зүгээр юм билээ шүү. За миний бэлдсэн нэг иймэрхүү юм байна. Хэрвээ бас миний бичлэгийг үзэж байгаа гадаадд байдаг. Тэгээд ийм юм авчирвал зүгээр юм билээ шүү гэж бусдаа зөвлөгөө өгөх санал болгох зүйл байх юм бол комментоор бичээрэй. Тэгээд энэ бичлэг маань хэрэгтэйсэн гэж найдаж байна. Тэгээд бас хэрэгтэй үн рүү нь явуулаарай. Хэрвээ тадад сонирхолтой байсан бол би бас дараа нь гадаадд очисныхаа дараа одоо гэрээ тохижуулахад ч юм уу доормынхоо уйдны байраа тохижуулахад юу хэрэг болдог вэ? Ирээд юу авах ёстой вэ гэсэн гоё листүүдийг гаргасан бичлэг хийж болно. Тэгэхээр хэрвээ тэрийг үзмээр бол бас коммент бичээрэй. Тэгээд энэ удаагийн маань бичлэг таалагдсан бол лайк дараад, коммент бичээд, өөр видео үлээ subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.